За. За би жимний хэрэглэгч нь байна. Тэгээ өнөөдөр Suzuki Mongolia хаваалгат жимнийхаа энэ ард байна уу? Тийм тест жолоодлого хийх гээд өдрөлөг зохиож байгаа юм байна. Би ирж энийг сонирхож үзлээ. Тэгээд гоё байна. За энэ нэгдүгээр яг гурван хаалгатыг бол нэг 2 орчим жил унж байна. Тэгээд үнэхээр дажгүй хэрэглээнд бол сайхан л байсан. Тэгээд энэ 5 хаалгат бол өшөө илүү сонирхолтой юм байна. Бараг ирээд зүгээр сонирхож ирснээр бараг амаа санагдал явчихлаа. 34 см урт болсон юм байна. 3 хаалгат бол хойно нэг багажны зай байхгүй даа ер нь нэг юм төө хэрийн зайтай. Тэгээд тэр дээр дахиад бараг 34-ыг нэмээд ингээ ойлгож болно. Энэний багажны зай бол үнэхээр том юм байна. Зүгээр энгийн нөгөө машинуудтай адилхан тийм урт 250 литрийн багтаамжтай гэсэн баха. Тийм болсон юм байна. Тэгээд миний зорилго бол жимнийг хотод унахад л зориулж авсан. Тэгээд яг одоо бараг өдөр тутамд жимнийг л унж ийн. Үнэхээр за багтаамж тэгээд шатхуун зарсуул энэ төр маш сайн. Нэг нартайхан л тийм л машин штэ. Одоо би өөр юу ярих вэ? Энэ сайхан хүлэг байна. Энийг харуулна үсттэй тав.